Аливаа хэрэг маргааныг дэнслэн шүүх ёстой. Шударга үнний дэнс болсон шүүх нь хууль зөрчөөд хууль ус үйл ажиллагаа явуулаад байвал бид ер нь хаана хандах вэ? Мэдээ давзаалт болон хяналтын журмаар одоо гомд гарах байх. Гэтэл давзаалт болон хяналтын шатны шүүх нь өөрөө хууль зөрчөөд шийдвэр гаргавал бид нар ер нь хаана хандах ёстой вэ? Ийм асуудал амьдралд бол бас нэлээдгүй гараад байгаа. Энэ талаар та бүхэнтэй одоо саналаа солилцох гэсэн юм. Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийг одоо хүлээн зөвшөөрөхгүйгээд нэг нөхөрөө давзаалт шатны шүүхэд одоо сөрөг нэхэмж гаргасан байна. Тэгтэл тэрийн давзаалт шатны шүүх хүлээгээд авцсан байна. Энд хэд хэдэн одоо процессын хууль зөрчигдөж байна. Нэгдүгээр шүүхийн хэрэг маргааны хувьд давзаалт шатны шүүх бол нэхэмжлэл хүлээж авдаггүй. Гэтэл үнийг авцсан байна. За хоёрдугаарт хуулинд давзаалт гомдол болон нэхэмжлэл гэж тус тусдаа заагаад өгсөн байдаг. Нэхэмжлэл гэж юу хэлэх вэ? Нэхэмжлийн бүрдүүлэлт юу байх вэ гэдгийг одоо заагаад өгсөн. Давзаалт гомдол гэж юу хэлэх вэ? Анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар зүйл хэсэгт нь юунд нь юу гэж бичгийг тодорхой заагаад өгсөн. Гэтэл давзаалт шатны шүүхэд нэхэмж гаргана гэхээр түүний хүлээгээл авчиж байгаа. Хуулинд бас заасан байна. Давзаалт шатны шүүх. Хэрвээ давзаалт гомдол нь хуулийн шаардлага хангаагүй бол шүүгч захирам гаргаад буцаана гэсэн хэвээр. Гэтэл шүүгч буцаагаагүй. Шүүх хуралдаанаар хилцүүлсэн байдаг. Хилцүүлсэн. Шүүх хуралдаанаар хилцэнгүүт нь энэ асуудлыг шүүхтээр өмгөөлж тавьж гин. Давзаалт гомдол хилцэнэ гэсэн чинь наа чин давзаалт гомдол гэж юусоо алгаа. Нэхэмжлэл гэсэн байж тээ. Нэхэмжлийн агуулга, нэхэмжлийн шаардлага, нэхэмжлийг шийдэж өгнө үү? Нэхэмжлэгч хариуцагч гэж бичээд нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг төлөвлөгөөд бичсэн байж тээ. Энд чи гомдол биш байж тээ гэж хэлж байгаа. Тэгэхээр шүүх хүчээр шийдсэн. Яагаад? Хэрвээ давзаалт гомдол биш гэж үзсэн бол шүүгч захирамд гаргах ёстой. Түүнээс шүүх хуралдаанаар хилцүүлэх ёсгүй байхгүй юу? Миний зүгээр харж байгаагаар анхан шатны шүүгчсэн энэ давзаалт гомдол авах ёстой үед нэхэмжлийг одоо хариуцлахгүй хүлээг авцсан. Давзаалт шатны шүүхрийн явуулангууд нь давзаалт шатны шүүхийн шүүгч нь мөн бас энэ одоо нэхэмжлийг гомдол гэж бодоод үзээгүй хараагүй зүгээр шүүх хурлын товд оруулсан л байгаа байхгүй юу? Шүүх хурлын товоор орчхоор яах вэ? Шүүх хурлаанаар хилцэхээр гомдол гэж нэхэмжлийг үзээд хилцэхээс өөр сонголт байхгүй. Давзаалт шатны шүүх хурлааныг болиулж болохгүй, буцааж болохгүй, захирамд гаргаад нэхэмжлийн буцааж болохгүй. Энэ тохиолдолд шийдвэр гаргаад анхан шатаар хилцүүлэхээ буцааж байгаа. Ийм хууль зөрчсөн үйл ажиллагаа болонгууд нь дээд шүүхэд дээд шүүх хяналтын журмаар гомдол гаргах хүлээж авах ёстой. Авахдаа иргэнээр хэн шийдвэрлэх тухай хуулийг одоо ноцтой зөрчсөний улмаас энэ шүүхийн шийдвэрт одоо нөлөөсөн бол үнийг хяналтын журмаар хилцэнэ гэж заасан. Гэтэл гомдлонгууд нь энэ хууль зөрчөөгүй гэж үзсэн. Ингээд уг асуудлыг хилцүүлэхээс дээш шүүх буцаадсан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу зүрх хянах ёстой давзаалт шатны шүүх маань өөрөө процессын маш олон хуулийг зөрчөөд шийдвэр гаргаад байдаг. Ийм шийдвэр гарсан гэдгийг нотлоод дээд шүүгд өгөхөөр дээд шүүг нь хууль зөрчөөгүй гэж үзээд байна. Тэгэхээр бид нар өнөөдөр хаана хандах ёстой вэ? Эрүүг үйлд хэрэг хянах шийдвэрлэл ажиллагааны явцад шүүгч өөртөө болон бусдад давуу байдал олох зорилгоор хууль ус шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээлгэхээр ял төлөхөө заасан л да. Тэгвэл давзаалт шатны шүүхийн шийдвэрийг улсын дээд шүүхийн шийдвэрийг одоо энд хамруулж болох уу? Яагаад гэвэл энд нэгдүгээр хуулинд шүүгч гэсэн байна. Тэгвэл давзаалттай шүүх бүрэлдэхүүн дээд шүүхтэр мөн бас хуралдаанаар энэ асуудлыг шийдэж байгаа. Тэгэхээр энд шүүгч гэсэн зүйлд орох уугүй юу? Хоёрдугаарт нь давзаалт шатны болон хяналтын шатны журмаар хэрэг хянан хилцэхэд хэлж байгаа асуудал нь хэргийг одоо хилцэж шийдвэр гаргах их хамтын шийдвэр яваад байгаа байхгүй юу? Тэгээ хамтын шийдвэрийн төлөө хариуцлага хүлээж болох уугүй юу гэдэг ийм зүйл одоо эдрийн маргаантай зүйл гараад байгаа. Энэ бүхний эцэстээ ер нь юу болоод байгаа юм бэ гэхээр ямар ч үсэн шударга үннийг ялгаж шүүх ёстой. Шүүх мөн өөрөө хуулиа зөрчөөд байна. Энэ нь бол одоо нүдэн дээр ил баримттай байна шүү дээ. Хоёр дээр нэмэх нь хоёр тэнцүү 4 гэдгийг та бид нар мэднэ. Тэ 4 дээр 3-ыг нэмвэл 7 гэдгийг мэднэ. Үүнтэй ижлэх миний сая авдаг жишээ бол ерөөсөө шууд хууль зөрчсөн жишээ л байхгүй юу? Тэгтэл хууль зөрчсөнийг хянах ёстой, шалах ёстой, засах ёстой, залруулах ёстой дээд шатны шүүх нь өөрөө хууль зөрчөөд байна. Ийм учраас энэ асуудлыг одоо эрхэм хууль тогтоогчд маань анхааралтай авч шийдэхгүй болохгүй нэ. Өнөөдөр шүүгчийн хувьд нь хууль ус шийдвэр гаргах юм бол хариуцлага хүлээх асуудал байдаг бол шүүх бүрэлдэхүүн хууль ус шийдвэр гаргавал яах вэ гэдэг дээр бас эрх зүйн зохицуултыг гаргаж өгөхгүй болохгүй. Ингэхгүй тохиолдолд өнөөдөр шүүгч нар албан тушаалаа эрдэж гин. Нөгөө ардын үг гэдэг намайг хэн хэлэх үү, нохоо хэн саах үү гэдэг шиг би гаргасан шийдвэрийн төлөө хариуцлага хүлээхгүй учраас би ямар ч хамаагүй шийдвэр гаргаж болно
үний хөдлөө хариуцлага хүлээхгүйгээд ажилдаа хайн хандж байна. Нэг бол санаатай юм шийдвэр гаргаж байна. Гаргасан шийдвэрлэлийн төлөө ямар нэгэн хариуцлага хүлээх эрх зүйн зохицуулт байхгүй байна. Тэгэхээр ийм байж болохгүй байхгүй. Бид нар ардсан эрх зүйтэй төлтөө одоо улсад амьдарч байгаа шудраг үнний дэнс гэдэг бол шүүхэл байдаг байхгүй. Ардчлалын баталгаа чинь шүүхэл байдаг байхгүй. Тэгвэл шүүх маань өөрөө хууль зөрчиж байгаа асуудлыг л одоо хариуцлагажуулах ийм л зохицуулт бидэнд шаардлагатай байна. Сая хавдаг жишээний хувьд бол зүгээр анхан шатан дээр нь очиод эвдрүүлээд хялбаршуулаад асуудлыг бол шийдтсэн. Гэхдээ энэ мэтлэнгээр шүүх хууль зөрчөөд түүнийг дээд шатанд баталгаажуулаад ингээд явах юм бол яаж шудраг ёс тогтох юм? Хэрвээ шүүх нь өөрөө ийм хууль зөрчил байх юм бол энэ Монгол улсад шудраг ёс гэсэн шудраг зүйл гэсэн юм зүйл байхгүй болно шүү дээ. Хэрвээ шудраг ёс, шудраг зүйл гэж байхгүй бол энэ улс орнд чинь бүх хүмүүс дур зургаараа ажиллана шүү дээ. Дур зургаараа хуульгүй мэт ажиллана шүү дээ. Тэгээ хуульгүй мэт ажиллаж байгааг нь хуульчт нь хүлээн зөвшөөрөөд хууль ус шийдвэр гаргаад ирэх юм бол ерөөсөө л энэ Монгол улс дампуурна.